Зохиолч Магны Эрдэнэбат. Өвгөн бүргэд өгүүлэг. Цас ханзарсан цагаас хойш улаан шороо тавьж хүн малыг тойлдуулав. Үүл гарвал шороо тавьж өдөр шөнөгүй салхи эсгэрнэ. Насаараа нар сарны хооронд махайтлан зүтгсэн мээтгэр эмгэн дэжид галгүй болсон хөхнүүдээрээ тэртээ тэнгэрийн хаяа сарвчилж энтэй уулын орой ширтэн. Дэжид эмгэн ганц хүүгийнхээ хаяаг бараадан амьдарч суугаа нь энэ болгоо. Дэжид нэгэн үдэш их л ажил болгон ганц хүүгээ гэртээ ураад "Хүү минь, эндээс нүүе. Энэ тэнгэр газар нутгийн байж буй царай нэг л яоцгүй. Мөддөө 100 болох янзгүй" гэвэл ганц хүү хангайн "За яав да ээж минь. Та минь энэ нутагт таал ясаа тавина хаашаа ч явахгүй гэдгсэн биш билүү? Тэнгэр хангай аашай гэвэл хаа сайгүй ялгаагүй" хэмээн хинэггүй төв. Гайтай энэ алт. Энэ нутаг ийм их алттай байгаагүй бол өнөөдөр энэ уул ус минь ийм болооч билүү? Үгүй ч билүү. Уул усаа хамаагүй сэндийчснээс л болж буй хэрэг хэмээн эмгэн цөхрөнгөө барсан өнгөөр хэлээд хүүгийнхээ нүд рүү харлаа. Хангай ээжийнхээ хэлсэн үгийг тоосон шинжгүй. Харин ч бүр омогших янзтай. Бид ч алтан дунд амьдарч алтан дээр гიშгэж яваа азтай хүмүүс биш үү? Хэмээн ээжийнхээ сэтгэлийг мухарлав. Одоо бүжийн яриалах боллоо. Хаана очиж яах гэв? Хүний нутагт бүр хэцүүднэ. Ганц та биднийг дайрч байгаа зовлон биш. Харин та тэрний оронд цаадмуу бэрээл сайн бөөцөл хэмээгээд гарч одов. Хангай бүжий хоёр айлгэр болоод удаагүй залуухан хосууд. Тэднийг харах бүрт тэр тусмаа тулгар биетэй бэрэн харах бүрт нас нь уртсаж сэтгэл нь цэлмдэг билээ. Гэвч цагийн байдал улс нутгийнх нь өнгө нэг л биш. Дэжид сурсан зангаараа өглөө үдэшгүй гадаа сууж өр зүрхэн үүмрүүлэн майн мэгзэм уншина. Түүний энэ хүү шаналнг ойлгож байгаа хүн нэг чалга. Орж гарсан хүмүүстэй сэтгэлийн хуваалцах гэхлээр цагийн юм цагтаа л гэх аястай. Хангайх гэдэг айл хүүтэй болвоо. Хангай бүжий хоёр хүүдэн тэнгэрийн их хүчийг бэлэгдэн өрөөж бүргэд баатар хэмээн нэр хайрлав. Чухмал энэ үеэс дэжид эмгний нас залуучсан гэмээр болж оровч гаравч аж хүү бэр хоёрынхоо дэрэгдээс холдхон болвоо. Залуу сайхан эцэг эхээс төрсөн хүү бүргэд баатар чухмал өдрөөр өсч байлаа. Энэ үеэр зуны сар дундаан орж дэжид эмгэн гайтай алт газар дэлхийнхээ тухай мартагнах янзтай болов. Хаяан шуулттай гэрийн хаяанд бяцхан ачин шулгонон дэлгсэн тэрлэг дээр тонгочно. Дэрэгдэн бүжий аарс шахаж суухыг харсан дэжид гэрээсээ гарч тэр хоёрын дэргэд ирэв. Бяцхан ачаа инхрийлэн дэрэгдэн сууж "Хавар гарсан хүүхэд мөн сайхан шүү. Зуны дэлгэр цагт овоо торниод авах юм" гэхэд бүжий "Хэлээд юу хвэ ээж минь? Эвээ муухай үр минь овоо л болоод гоё юм" хэмээн бяцхан хүүгээ өхөөрдлөө. Энэ хот айл энэ зун тэргэхийн тэмдэггүй баяр жаргалд умбана. Хээрийн амтэн элбэгшээд хэдэн малын амар байлгахыг болсон тул хангай харин хэдэн малынхаа араас шогшоод гэрийн бараа харахыг болвоо. Жигүүртэн шувууд хүртэл ааруул хурууд тэсгэхгүй авгай хүүхнүүдийн аргыг барна. Хараатан жигүүртэн ийхүү хүний юм руу шунхаарах болсон нь
хангай дэлхий өдрөөс өдөрт хоосрон өгүүрч буйг тэд анзаарах сөхөөгүй. Хөөхд тэнгэрт элен халин нисэх хүрэн бүргэд харин энэ бүхнийг юунаас ч илүү мэдэж байлаа. Хүн гээч энэ хоёр хөлтэй хохмой толгойтон юу гэж хийгээд байгааг тэр чухмал үл мэднэ. Ямар ч байсан түүнээс идэх хоол амтлах жаргалыг салгалаа. Өвгөн бүргэд сурсан зангаараа өтөржин элен халин ниснэ. Гэтэл юу гээчин аз завшаан бэ? Ойрноос гэрийн хаяанд бяцхан амтэн тарвалзан хэвтхийг харах бүрт хоолтой болох хүсэл өшөөгөө авах хорсолтой зэрэг зэрэг оволцно. Уулаан орхиж үүрэн сэлгдэггүй өвгөн бүргэд хот айлын дээгүүр хаяахан нэг элен халин ниссайрлах. Гэтэл нэг өдөр их хүний үрээ өгүүлсэн зүрхсүсэн дуу уул усыг цочоолоо. Ээжээ, бүргэд баатрыг харав уу? Миний хүүг харав уу? Гэх дуунаар халуунд назойрон зүүрэмглэн хэвтсэн дэжид гэрээс гарч ирэв. Хараагүй миний охин, дэрэгдэн байгаагүй мүү? Гэрт ороод гараад ирэх энэ өхөн хооронд байдгүй. Мөлхөөд явсан байх та хэмээн эх охин хоёр тэр хавийн жалга дов сондуул болгоныг нэгжиж бүргэд баатраа миний хөө хэмээн тамиран тасартал эрцгээсэн боловч эс олоод үдшийн бүрийтэй золгов. Тэд сөхрөн унцгаалаа. Үгээр хэлж үзгээр зурхын аргагүй тэр их баяр хөөр аз жаргал нисэн ирсэн шигэ нисэн отов. Энэ өдрөөс хойш дэжид эмгэн цай хоолноос гарч үүрийн гэгээнээс үдшийн бүрийг хүртэл уулахад гуу жалгаар хэрн тэнж явдаг болов. Нэг өдөр хангай ээжийнхээ араас давхин ирж элгэнд нь наалдаж ээжээ, миний ээж одоо бүргэд баатар хүүгээ битгээр тэр олдохгүй. Одоо биднийгээ бод. Бид залуу хүмүүс дахиад үр хүүхэдтэй болно. Та минь биеэн бод хэмээн ойлон хайлан гуйв. Дэжид хариудна. Ээжд нь бүргэд баатар шиг хүү дахиад заяахгүй. Шөн зүүднээс өдөр сэтгэлээс гарахгүй хэцүү байна. Унтаа сэрүүн айлч үед нүдэнд үзэгдээд байх юм. Би хүүгээ заавал олно. Бүр заавал шүү. Ээжээ, одоо олдохгүй. Хэзээч олдохгүй. Үгүй ээ, олдно. Ээж нь нэг л өдөр олоод очно хэмээн хүүгээ олчихсон мэт баяртай инээхэд хангай сая юу болоод байгааг бүр түүрхэн ойлгов. Тун удалгүй аж хүүгэн тэрсэн мэт их нутгийнхаа нэгэн ургаан хадыг тэрээд хорвоог үрд орхисон дэжид эмгний цогцос олдов. Элен халин нисэх өвгөн бүргэд солиорсон эмгнийг өдөр бүрт маажганан алхахыг харсаар залхажээ. Тэр нэгэн өдөрч гэсэн хад тэврээд хорвоог орхиж буй түүнийг энэ орчлон дээр ганцхан өвгөн бүргэд нэгд нэгэнгүй ажиглан харжээ. Энэ явдлаас хойш хангай бүжиг хоёр нутгаан орхиж хот бараадахаар болов. Уулын өндөр даваан дээрээс үлдэж хоцрох нутаг усандаа сэтгэл хоргодон эргэж харахад их нутгийнх нь хөхүняар нүдийн бүрхээд болсонгүй.
ээжийн хүүг нь залгисан мэт үйтмэн хорхоо шавж уулын билээр нэг хөглөрч байх шиг төрлөх сайхан нутаг ус нь тонуулж дээрэмдүүлсэн айл мэт ундуй сундуй үцэгтэн. Зохиолыг бичсэн Магвны Эрдэнэбат 2012 оны 8 сарын 14 Улаанбаатар хот. Уншсан Эрхэнбаярын Батторж 2026 оны 6 дугаар сарын 10 Улаастай хот.